Тэгээ энэ үедээ хэдүүлээ бас болгоомжтой байх ёстой шүү. Зах зээл дотор хүн болгон Santa Rally ингээл амнаас нь хуус гараад шунлан максимум хэмжээндээр байх үедээ хэдүүлээ амарч болохгүй шүү. 9 мөс 10 гэдэг найзуудаагаа уулзч явахтай ч гэсэн багцаа жоохон харах ёстой шүү. Tournament. We wish you a Merry Christmas. Santa Rally is here. Santa Rally is real. Манай багц дотор хамгийн том жин эзэлж байгаа хувьцаа сан ProShares Gold Ultra ETF шинэ all time high төрсөн хэдүүлээ $53 орсон одоо 60 болцсон байгаа 10% өсөлт юуж гисэн авчлаа. Та бүгдэнд баяр хүргэе. Өнөөдөр бас хэдүүлээ энэ дээр позиц нэмсэн. За тэгээ алтны ханш руу орцгоё. Бидний бараг 2 сар хүлээсэн event болсон алтны ханш шинэ all time high пуужинтлаа та харж байна. Өмнө энд нэг томоохон resistance байсан бол тэрийг одоо цогчлоо. Retest ерөөсөө хийгээгүй зүгээр цөмлөөд пуужиндаа явсан. Одоо та хэд вэ шүү дээ. Сэтгэл зүгөө сайн оншил шуналтаж болохгүй шүү. Худлаа зориг гарч болохгүй шүү. Энэ групп дотор 9 12 сар болж байгаа хүмүүс яг хизээ алдаа хийж байгаа вэ гэх юм бол яг одоо алдаа хийж исэн. Одоо иймэрхүү цаг үе. Тэ ингээд би ойлгоцсон байна. Эдрийг хэлсэн юм үргэлж үнэн байдаг юм байна. Тэ эдрийг ирээдүй харж чаддаг юм байна. Энэ групп бол намайг тэ миний мөнгийг удахгүй нэг нуглан, хоёр нуглан, гурван нуглан тэгж юусоо бодож болохгүй шүү заяа. Яагаад гэх юм бол үргэлж мөнгөний бурхан биднийг харж байгаа. Шуналтаж байх үедээ тэр яадаг юм бэ гэх юм бол бид нарт ирж биднийг алгадаа ячдаг. За таргетууд нь ерөөхдөө ойлгомжтой зөндөө ярьж исэн. Гэхдээ яг шугам шиг ингээд дээшээ явна гэж байхгүй тий. Дахиад нэг sideways consolidation ирж магадгүй. Манай таргет хэд юм бэ гэх юм бол 4800-аас 5100 шүү. Тэгээ одоо юу хэрэгтэй юм бэ гэх юм бол дахиад жоохон төвшөр хэрэгтэй. Жоохон ногоорчлоо. Дахиад төвчээр хэрэгтэй. Жоохон ногоор нь дахиад төвчээр хэрэгтэй. Окей. Араасуу. Окей. За Монгол өчтөр ярьж исэн. Бид нээр амар боломжтой байх хэрэгтэй. Яг гэх юм бол одоо 3 хоног дараалалаараа ингэ өсөж чинь өмнө бол 1 2 3 4 5 хоног дараалалаар өссөн. Тэрний өмнө 1 2 3 4 5 6 тэрний өмнө 1 2 3 4 тэгээд 1 хоног завсалгаа авсан 5 6. Окей. Тэгээ энэ юу юм бэ гэх юм бол parabolic тий geometric-аар ингэ явж байгаа. Ингээ бүр ингээ харах юм бол солиотой. Тийм учраас хэдүүлээ өнөөдөр яасан бэ гэх юм бол Curve Mining, Hecla Mining тий хоёр мөнгө олборлдог компани позиц жоохон багасгсан. Одоо мөнгөнээрээ шуналтах цаг үе ерөөсөө биш. Яагаад вэ гэх юм бол мөнгө бол тий нэг хэрүүлж авгаа шиг аштай байхгүй тий. Нэг хэрүүл хийхээр амар хэрүүл хийн. Тэгээд хэрүүл хийснийхэн дараа тайвширхаараа баахан ад жаргал авчирдаг тий. Одоо бид нарт амар ад жаргал авчирч байгаа. Тэрний дараа биднийг амар зовооч магадгүй. За тэгээд дахиад хэлий өмнө бас хэлж исэн нөгөө энэ үеэр ингээ өсөж явахдаа юу хэлж исэн бэ гэх юм бол структур алга болсон. Суур байхгүй болсон. Доогуур нь тий ингээд тулгуур баг нь байхгүй тий. Одоо энд нэг баг нь байхгүй. Яг нэг жижигхэн баг нь байгаа л та. Энд нэг жижигхэн, энд нэг жижигхэн. Гэхдээ энэ бас ингээ өсөөд тий яасан бэ гэх юм бол унаад өсөөд жоохон унаад тэгээд дахиад өсөөд нэг жижигхэн cup and handle хийгээд bull flag хийгээд тэгээд энэ хаваар авсан хүмүүс тий яасан бэ гэх юм бол энэ хаваар бууж өгсөн эсвэл энэ хаваар зарсан тий одоо юу болж байна гэх юм бол энэ хаваар авсан хүмүүс энэ үеэр зарж байгаа энэ хаваар авсан хүмүүс энэ үеэр зарж байгаа энэ үеэр шуналтаад авсан хүмүүс энэ үеэр зарж байгаа байхгүй юу. За тэгээд resistance-ыг барахгүй юм бол буцаага correction орж байгаа. Тэгээд шинээр авч байгаа хүмүүс нь орж иж байна. Тэгээ одоо баахан хүмүүс oh my god тий өмнө яаж исэн бэ гэх юм бол та зүгээр төсөөл үзчих заяа. Зах зээлийн сэтгэл зүй өн ханшны хөдөлгөөн яг ингэж юм. Өмнө бол тий мөнгө маань 41-ээс тий 54 рүү ингээ пууж унсан. Тэгснэ ингээд за энэ худлаа хаа удахгүй краш болно тий ингээл мөнгө угаасаа ингэдэг тэгдэг ингээ дотроо бодсон. За тэгснэ унаад эхэлж байна. Тий та ингээ төсөл үзчихээ. Та өөрөө тэг энэ хаваар авах уу яах уу гэсэн чи за ярьшгүй худлаа аюултай. За тэгсэн чи та энэ нүднэр ингээ унж байна. Тий өсөж чинь пуужинт чинь ордог байж дээ тий унахгүй юм байж дээ тэгсэн чинь гинт пам унчлаа дотроо та юу бодож байгаа юм бэ гэх юм бол мэдсэн юм тий мэдсэн юм тий би яг мэдсэн юм авах ёсгүй байсан тэгсэн чинь буцаага ингээ өсч эхэлж чинь
Тэ. Тэгээ энэ хаваар таад юу гэж бодох юм бэ гэхэл би буруу байсан болов. Тэ. Би буруу шийдвэр гаргасан болов. Тэ. Одоо өршөөлөд өсөх болов. Гэсэн ингээд дахиад бууж ин заа гэсэн чинь дахиад мэдсэн юм аа. Тэ. Мэдсэн юм аа. Тэгсэн чинь ингээ явц. Тэгэл. Хаа. Shit. Би алдсан байна. Тэгээ ингээ sideways consolidation. За одоо яах вэ? Тэгээд хоёр төрлийн хүн одоо энд гарч ирэн заяа. За өнгөрцөн. Одоо унах баха гэж бодож байгаа хүмүүс. Эсвэл нэр шинэ all time high энэ үе явах баха. За тэгээд энэ үеэр бэ гэж ийсэн. Энэ үеэр бэ гэж ийсэн. Энэ үеэр бэ гэдээсэн хүмүүс энэ үеэр за окей энэ үнэ юм байна. Тэ all in янз бүрийн юм хийдэг байхгүй. Одоо энэ хаваар ерөөсөө орж ирээгүй хүмүүс одоо яаж байгаа юм бэ гэх юм бол эндээ ингээ бөөнөрөө одоо FOMO үсээд тийм би юмнаас хоцсорчих үедээ энэ дээр би амар тэнийг алдаа хийсэн байна. Мөнгө 41-ээс 50 руу явж байхдаа би ямар ч ашиг хийж чадаагүй юм байна. За тэгээ би дахиад 48 руу бууж байхдаа би орох боломжтой байсан байна. Би ерөөсөө ороогүй. Тэгээ одоо ингээ орж байгаа байхгүй юу? Тийм. Вагонд сууж чадаагүй хүмүүс одоо бүгдээрээ орж байгаа. Тэгээ яах магадaltaй юм бэ гэх юм бол тийм. Шинээр вагонд орох хүмүүс нь алга болчих юм бол окей. Тэгээд мөнгө бол үргэлжлүүлээд ингээд 70 мал 80 руу явах магадaltaй. Гэхдээ хэдүүлээ curve mining байгаа, heckler mining гэх мэт шин байгаа. Жохон өрмөө хураана. Гэхдээ тоогоо алдах байхгүй. Окей. Энэ мөнгөн дээр эцсийн буудал хүртэл явах хэрэггүй. Яагаад гэх юм бол эцсийн буудлаас хоцорчих юм бол эцсийн буудлын дараа дахиад нэг эцсийн буудал байхгүй зүгээр нэг хар нөх байгаа байхгүй. Тэгээ мөнгө ингээд зүгээр ингээд амар ундаг байхгүй. Тэгээд структур нь гайгүй юм бол тийм ээ. Fundamentals гайгүй юм бол тренд амьд хിവэрэ байгаа юм бол хэдүүл яах юм бэ гэх юм бол энэ хаваар баахан ингээд шарах өөртөө үүсгэв учраас яах юм бэ гэх юм бол 50 хэдэн доллар дээр эргүүлээд орчин. Окей? Бити санаа зов. Тэ? Тэ. Мөнгө алдчихгүй юм бол тийм ээ. Дахиад зах зээл дотор орох боломжтой байхгүй. За тэгээ энэ алтны структур ингээ харах юм бол мөнгнөөс арай өөр тийм ээ. Энд дээр нэг жижигхэн кап тэгээд нэг жижигхэн хандл ингээ явсан. Одоо ингээ бас нэг айгу жоохон өөр кап хандл үүсэж байгаа. Гэхдээ энэ ерөнхийдөө нөгөө consolidation pattern тий. Тэгээд өмнө бас зөндөө ярьж ирсэн. Яах магадaltaй юм бэ гэх юм бол энтэй айгу төстэй байхгүй. Тий. Ингээд дэше явсан sideways consolidation тэгээд дараагийн leg up. За саяных бол тэ sideways consolidation жоохон тэ нэг cap гараад ирсэн. Тэгээ одоо ингээд дахиад дэше явах магадaltaй байхгүй. Хаа хүртэл юм бэ гэх юм бол 5000 хэдэн зур. Тэгэдүүлээ дахиад зах зээлийн структур харах хэрэгтэй. Тэ. Тэгээд зах зээл ерөөхдөө яаж дуустдаг юм бэ гэх юм бол эсвэл тренд яаж дуустдаг юм бэ гэх юм бол үргэлж тэ нэг амар том юм parabolic юугаараа ингээд дуустдаг байхгүй юу? Тэ. За одоо тэгээд юу болж байгаа юм бэ гэх юм бол цаг хугацаа ингээд шахагдж байгаа гэсэн. Окей. Энэ юу юм бэ гэх юм бол айгүй урт хугацаанд хүмүүс ингээд багаар аваад зарим хүмүүс нь зараад тэгээд энэ үеэр юу болж байна гэх юм бол зүгээр нэг юу байгаа гэсэн үг. Нэг хилтэй адилхан гэсэн үг тийм. Нэг талтаа зарж байгаа хүмүүс байгаа, нөгөө талтаа авж байгаа хүмүүс байгаа. Энэ хаваар ерөөхдөө зарж байгаа авж байгаа хүмүүс нь тэнцвэртэй. Тэгээд distribution гэсэн үг шүү дээ. Нөгөө эзэмшиж байгаа хүмүүс алтаа зараад шинээр эзэмшмээр байгаа хүмүүс рүү ингээд зарж байгаа гэсэн үг. Тийм учраас энэ volume байгаа шүү дээ. Ханч өсөхгүй байна гэдэг чинь тийм ээ. Тэгэхээр ханш өсөхгүй байна, ханш буурахгүй байна гэдэг чинь худалдаж авч байгаа, зарж байгаа хүмүүс нь адилхан гэсэн үг. Окей? Тийм учраас зүгээр эзэн солигдож байгаа ижил хэмжээндээ тийм учраас үн ханш нь өсөхгүй унахгүй байгаа. Тэгэхээр энэ хаваар юу болж байна гэх юм бол шинэ худалдаж авмаар байгаа хүмүүс нэмэгдэж байгаа. Хуучин эзэмшсэн хүмүүс зарах хүсэлгүй байгаа. Тийм учраас үн ханш нь өсөж байгаа шүү дээ. Тэгээ энэ хаваар юу болж байна гэх юм бол дахиад адилхан тоглоом. За тэгээ хэлэх гээд байгаа юм юу юм бэ гэх юм бол энийг ингээд харах юм бол 4 сараас 8 сар хэдүүлээ 4 сар төвчээртэй хүлээсэн. Дараагийн consolidation phase тий ингээд цаг хугацаанд шахагдсан байгаа хгүй. Тэгээд энэ зах зээл юм уу тренд төгсгөлөө очих тусам энэ нөгөө юунууд нь phase-ууд нь илүү ингээд шахагдсан байгаа гэх юм уу. Одоо энэ өсөлт нь илүү хурц, consolidation илүү богинохон тий өсөлт нь илүү хурц, тэгээ consolidation илүү. Тэгэл энэ хаваар нөгөө энэ ханшаараа солилцъя тэнцүү бай гэсэн хүмүүс нь алга болчих юм бол тэ хамгийн сүүлийн consolidation phase дээр хамгийн сүүлийн худалдаж авах хүмүүс нь бөөнөрөө гарч ирээд үн ханшин дээшээ пуужиндуулаад
Тэгээд шинээр 6,000 юм уу 5,000 дээр хүмүүс алга болчих юм бол юу болох юм бэ гэх юм бол энэ болчихдог байхгүй. Окей. Гэхдээ мөнгөтэй харьцуулах юм бол алтны структур арай өөр, дахиад явах боломж байгаа. Цаг хугацааны хувьд, үн ханшны хувьд бол мөнгө алтнаас төрүүлээ явж байгаа. Ингээ харуулчих юм бол ерөөхдөө айгүй ойлгомжтой. Бараг нэг 2-3 хоногийн дараа энэ ерөөхдөө коллапс хийх магадaltaй. За, манай багц дотор агаас palladium байгаа. Хэдүүлээ ямар ханшин дээр орсон бэ гэх юм бол 130 хэдэн доллар дээр орсон. Тэгээд яа төвчээртэй байж чадсан хүмүүс те. Баяр хүрэг энэ хэвээр орсон одоо pre-market 164. Тэгээ удахгүй маргааш юм нөгөөдөр palladium дээр хэдүүлээ бас ашиг аавь шүү. Анхааралтай. Palladium-аа сайн харж байгаарай. За ерөнхийдөө би дахиад нэг апдейт оруулчих заяа. Энэ palladium дээр ерөнхийдөө шинэ stop loss тавих ёстой юм байгаа шүү. За өөр тэмдэглэх юм юу юм бэ гэх юм бол манай бүх хувьцаанууд ер нь бол айгүй хөөрхөн өсөж байгаа. Тийм ээ. EQR тэ сая юу болсон бэ гэх юм бол parabolic rise одоо буцаага жоохон бууржийн 79 дээр байна. It's okay. Тийм ээ. Тэ хэдүүлээ энэ дээр хизээ орсон бэ гэх юм бол энэ хэвээр орсон. Ерөөдөө хэдүүлээ баг мөнгө нуулсан манай багц дотор бас хөөрхөн жин эзэлж байгаа. Тэгээ энэ дээрээ та хэдэд бас баяр хүргэе. За ямар хувьцаанаасаа жоохон салсан бэ гэх юм бол тэ Curve Mining одоохондоо 19.21 дээр байгаа болгоомжтой. Одоо нэлэх хүүхдээ өнөөдөр ч гэсэн харах ёстой шүү. Тэгээд Hecla Mining бас айгүй хөөрхөн 21 доллар дээр одоо явж байгаа. Баяр хүргэе таад хэдүүлээ ямар ханшин дээр орж эхэлсэн бэ гэх юм бол 9-10 доллар дээр орсон. Хэдүүлээ энэ дээр бас мөнгөө нэг нуулсан байгаа шүү. За одоо саяны хоёр манай нэлэх хүүхдүүд шүү. Окей. Манай өсвөр настай хүүхдүүд хин бэ гэх юм бол энэ Orla Mining тэг зөндөө ярьж исэн. Энэ асар том distribution phase айгүй олон удаа эзэн солигдсон. Адилхан үн ханшин дээрээ одоо зарах хүмүүс нь зөөрж байгаа учраас low-уд нь low, high-уд нь илүү high. Тэгээ юу бол магадaltaй юм бэ гэх юм бол одоо энэ Orla Mining бас дэш явах боломжтой. Тэгээ магадгүй эх 7 хоногт эсвэл энэ 7 хоногийн сүүлээр манай энэ өсвөр настай Orla Mining бас нэлэх хүүхд болох магадaltaй шүү. Тийм учраас хэдүүлээ анхааралтай бай шүү. Араас нь тултан шуналтахгүй. Окей. Тэгээд энэ Tesla дээр бас хэдүүлээ энэ 7 хоногт бас жоохон ашиг авах магадлал бол маш өндөр. Тийм ээ. Тэгээд өнөөдөр маргааш манай School Community дотор орой хүртэл 11 хүртэл сэрүүн байвал сайн. Өссөн хувьцаанууд дээр хамгийн гол нь мөнгөний хувьцаан дээрээ stop loss-уудаа ингээд оруулсан дээр шүү. Тэгээд таадад бас дахиад нэг юм үзүүлчих хэдүүлээ анхааралтай байх ёстой шүү. Энэ VIX амар баг дээр явж байна, 14 дээр явж байна. Магадгүй маргааш бүр ингээд доошо буурч магадaltaй энэ Christmas холбоотой. Тэгээ 14 рүү унчих юм бол хэдүүлээ юу гэх юм бэ гэх юм бол VIX-ийн leap call option авъя шүү. За энэ баг эх жилийн 4 юм уу 6 сарын үеэр энэ 20 хэдэн доллар дээрээ call option авъя шүү. Багцаа хамгаалахын тулд ингээд навс уналтаасаа хэдүүлээ өөрийнхөө хамгаалахын тулд тиймэрхүү үйлдэл хий шүү. Окей. Маргааш бас S&P 500 QQQ Dow Jones гэх мэтчлэн юунуудаа яри. Одоо юу болж байна гэх юм бол зүгээр л бүгдээрээ сайхан өсөж जैन та харж байгаа юм бол те. Одоо QQ Dow Jones удахгүй шинэ all time high руу орно. QQQ бас ерөөхдөө одоо шинэ all time high руу орох магадлал маш өндөртэй. Sentiment жоохон эргэцсэн байгаа. VIX бол амар low дээр явж байгаа. Put call option ratio ерөөхдөө бас айгу bullish болж хөвөрж байна. Тэгээ энэ үедээ хэдүүлээ бас болгоомжтой байх ёстой шүү. Зах зээл дотор хүн болгон Santa Rally ингээл амнаас нь хөөс гараад те шунал нь максимум хэмжээнд байх үедээ хэдүүлээ амарч болохгүй шүү. Хэдүүлээ 9 мөс 10 гээд те найзуудаагаа уулзч явахтаа ч гэсэн те 11 хүртэл багцаа жоохон харах ёстой шүү. Окей. Анхаарлаа дууссан баярлаа. Тэгээд манай School Community өнөөдөр 12 сарын 23 юм байна. 12 сарын 31-ээс үнэн буцаагаад тий өндөр болно. Тийм учраас та одоо байгаа ханшаа түүж авмаар байгаа бол гişүүн болоорой. Тэгээд удахгүй эргээд уулзцгаая. Бай бай. Миний School Community тавтам ойрлно. Нээснээс хойш одоо яг 1 жил болж байгаа. Яагаад нээсэн юм бэ гэх юм бол миний шар хөдөлсөн. Зарим хүмүүс надаас асуугаад идрээ чи яг хөрөнгө оруулалт хийж чаддаг юм уу? Чи арилжаа хийж чаддаг юм уу?
чи жигнэсээ хийдэг хүн юм уу эсвэл зүгээр контент хийгээд видео бичлэг хийгээд ярьдаг хүн юм уу? Тэгээд за өөрийнхөө үзүүлчихъя. Тэгээ айгүй олон хүмүүс бас надаас юу асуусан бэ гэх юм бол чамтай хамт хөрөнгөлт хийя. Чиний хийдэг юмыг дагаад хийчихье. Тэгэл School Community-г нээгээд өнгөрсөн жилийн 12 сарын 15 нэгж ирсэн. За тэгээд энэ хугацаанд одоо бид манай community баг 1000 хүн болсон. Тэгээ 1000 хүн болсон гэдэг чинь бас нэг сигнал тий. Тэгээд нэмээд хэлэхэд School Community-гийн яг цаад утга учир байх ёстой шалтгаан яг юу юм бэ гэх юм бол хүснээр амьдрах зорилго. Эрх чөлөө би энийг байнга ярьдаг тий. Сүүлийн 3 жилийн хугацаанд миний амьдрал нэлээд өөрчлөгдсөн. Яаж өөрчлөгдсөн бэ гэх юм бол би одоо өдөржингөө зөвхөн юу хийж гинэ гэх юм бол хүссэн юм хийж байгаа. 3-4 жилийн өмнө тийм байгаагүй. Би аягүй олон хийх ёстой юмнуудаа хийж исэн. Жохон ядаргаад. Тэгээ энэ community-гаараа дамжуулаад хөрөнгө олтынхаа өгөөчөөрөө дамжуулаад би одоо өдөржингөө ганцхан юу хийж гинэ гэх юм бол хүссэн юм хийж байгаа. Шинжилгээ, зах зээлийн ойлголт. Тэгээд өнгөрсөн жилийн хугацаанд хэдүүлээ манай community-гийн гишүүдүүд юу хийсэн бэ гэх юм бол геополитикийн ойлголтоо тэндээ хэдүүлээ мэдлэгээ цуглуулад капитал үүсгэж байгаа байхгүй. Техник капитал. Тэ? Дэлхийн зах зээл хаашаа явж байгаа юм бэ? Ойлгож авч байгаа. За, тэрийг ойлгож авсан энэ судалгаа ойлголт капиталаа юу болгож байгаа юм бэ гэх юм бол мөнгө болгож байгаа. Юугаараа мөнгө болгож байгаа юм бэ гэх юм бол зөв хөрөнгө олт хийж байгаа. Тэ? Өсөлттэй, бууралтай юм дээрээ ерөөдөө мөнгөө тавиад тэг өсгсөн. За. Тэгээд өнгөрсөн жилийн хугацаанд манай гишүүдүүдийн бүтэн жил хамт байсан хүмүүсийн хөрөнгө олтын өгөөж ойролцоо 70-аас 120% өгөөжтэй. Энэ бол онцгой жил байсан. Маш их аз байсан. Ирэх жилдээ тийм байх нь баталгаа ерөөсөө алга. Миний зорилго анханаас юу байсан бэ гэх юм бол ойролцоо нэг жилийн 20% долларын өгөөж хийя. Тэгээд замын заагаад өгч. Тэгээ би тэр замаар явж байгаа учраас тэр замын бэлтэж байгаа учраас тэгээ орой олгон судалгаа, шинжилгээ, дүүнэлт хөрөнгө олтын багцын өөрчлөлтөд нээлттэй хуваалцаж байгаа болохоор гишүүдийн хувьд бол ямар боломж гарч байгаа юм бэ гэх юм бол намайг тэр чигтээ дуурайх боломж гарч байгаа. Тэгээ School Community-гаараа дамжуулаад та нийтээд түрүүний ярьжсэн хийх ёстой юм сар сараар жил жилээр багасгаад тэгээ магадгүй 2-3 жилийн хугацаанд эрх чөлөөнд хүрээд тэгээ эрх чөлөөнд хүрснээрээ ганцхан нэг юм хиймээр хитүүлэг хамтдаа хиймээр байгаа юм аа. Тэгээд та ямар нэгэн байдлаар манай community дотор нэгдээд манай судалгаа, манай баг хамт олондоо ингээ харьцаа яваад үр дүндээ хүрээд ашигтай явах юм бол тэр мөнгөөрөө бити өөрийнхөө шагнаараа янз бүрийн автомашин, тансаг хэрэглээ, хувцс унар, эдлэл, гоёл тий амьдралын хамгийн том шагнал юу юм бэ гэх юм бол өглөөс ирээд зөвхөн хүссэн юм. Энэ бол манай School Community-гийн хамгийн том алсын. Тэгээд community-тэй автомат. Хэрвээ та манай эдгээр цэцэрлэг бит хоёрын Earn Invest Be Free School Community-д нэгдэхийг эсвэл яг одоо үзэж байгаа бичлэгийнхаа хамгийн ихний линк дээр дараарай. Линк дээр дарснаар манай School Community-гийн ерөнхий мэдээлэл гарч ирэх ба хамгийн түрүүнд та School дээр өөрийнхөө профайлыг үүсгэх юм. Профайлаа үүсгэхийн тулд та заавал нэг зураг, өөрийн овог, нэр болон мэйл хаягаа оруулах шаардлагатай. Профайлаа үүсгэсний дараа та Join гэж дараад Visa карта холбоно. Visa карта холбосноор сарын $29 төлбөр нь шууд татагдаад та манай community-д нэвтрэх эрхтэй болно. Манай community-д орж ирснээр юу байгаа юм бэ гэвэл одоо аль хэдийн 10 компанийн үнэлгээ, түүний Excel файл, давтамжтай ордог зах зээлийн шинжилгээ, судалгаа болон анхан шатны бүх суурь мэдээллүүд орсон байгаа. Мөн та надтай холбогдоод бүх зүйлээ асуух боломжтой. Хэрвээ танд сонирхолтой санагдчих байвал манай community-д нэгдээрэй.